Sometimes you're my anomaly, and I'd choose you in 100 lifetimes. I'd choose you in 100 worlds. I'd find you. Нэрээ битэр анх танилцчихсэн түүх чинь би оюутан байсан. Тэгээд манай хүн намайг оюутан байхад хоолоор найрсан гэж их багтаа байдгийн. Тэгээд анх оюутан байхдаа хайртайгаа танилцчихсан. Тэрнээс хойш одоо 8 жил орчим болсон байна. Битэрийн анх танилцсан түүх гэх юм бол хамт сурж исэн хичээрээ дамжуулаад тэгээд манай хүн миний дугаарыг олж аваад тэгээд битэр нэг 3 сар орчим хэртэй хувцаараа ярьж мессеж бичсний үндсэн дээрээс яг уулзаж яг биений хараад тэгээд яг танилцж исэн. Манай ажлын ихч би нөгөө өмнө барилгын компанид ажилладаг гэсэн. Хүмүүс мэдж байгаа дөө. Тэнд ажиллаж хат манай нөгөө нарийн бичиг ихч хүний нөөцийн сургалтанд суугаад тэгээд тэдний сургалтын ангид нь манай хүн сурдаг гэсэн бохоггүй. Тэгээд ийм хөөрхөн залуу байна мэн гэж бас менежер рекламц юм шиг. Тэгэл яг та надаа бас мөцгийг бас рекламцсан баггүй. Тэгэл та хоёр ингээд танилцаач гэдэг ингээд маазраад ингээд өнгөрсөн. Тэгээ дараа нь ингээд би өөрөө нэг өдөр байж байгаа. За ер нь яа тийм танилцаад үзье. Тэгэл дугаарыг бичиж авч байгаа л би тэр өдрийг юусэн мартгүй маа. Дугаар нь бүр ингээд газар дээр шороон дээр ингэж бичиж авч байгаа. Нөгөө нарийн бичиг хичдэг ингээд утсаар ярьсан. Ингээд 88 78 97 70 гэдэг одоо дугаарыг санаж байгаа. Тэгээд бичиж авчаад тэгээд таслаад дугаарыг нөгөө шороогоо арилгахаас өмнө гялс ингэж бичиж байгаа. Тэр өөрөө чат хийчихсэн. Мессеж бичижсэн. Гэж нэг чат мат мэддэг шүү. Facebook нь мэддэг байсан юм чи. За манай хормын найруулагч бичлэгийн найруулагч маань хоёрыг нөгөө дурсамжтай нэг юм авчраа гэж хэлсэн. Даалгавар өгсөн байгаа. Тэгээд тайрн болохоор нөгөө 18 онд би мөвцөгт нэг ийм ном хийж өгч ирсэн. Ном гэдэг. Chat story номер 1 гэдэг ном хийж өгч ирсэн. Энд дээр одоо ингээд бид хоёрын нэг жил гарны хугацаанд биш ээ. Бараг л жил гарны хугацааны чат танилцсанаас хойш 18 он ингээд хүртэл жил гарны хугацаанд чатлсан бүх чатуудыг ингээд хэвлээд ингээд зураг бүх юмтай ингээд хэлээ өгчсэн. Энэ нэг юм дурсгалтай. Тэгээс нэг хаяамаа ингээд дунд нь зөвхөн уншихаар энэ ч оюутан хэрэлж исэн юм уу да гээл. Тэгээд нэг хаяа ингээд энэ ч бас эвгүй юм ярьсан юм уу да гээл. Тэгээд дурсчээдэг. Тийм гоё юм. Сэмнэ. За миний хувьд гэх юм бол ер нь бол ингээд иба манай хүн яг юм чимхлүүр жижиг юмнаас амар ер нь намайг найрсан байдаг. Тэгээд энэний яг ингээд жишээ нь гэх юм бол одоо жишээ намайг ингээд ажилдаа явах ч юм уу гадар ямар нэг ажилдаа байхад дандаа одоо ингээд цаасаар одоо надад ингээд за тэгэрээ ингээрээ миний одоо хоолой дээрээ гэдэг. Эндээс жишээ ингээд урдаад аваад үзэх юм бол за ганц богч ажиллачаад гарахтаа хайрлуугаан залгаарай гэсэн мэн. Тэгээд жишээ нь одоо хоол бицчихэд нэг ширхэг бох үлдээчээ цаас үлдээдэг ч юм уу иймэрхүү жишээний. Тэгээд ахаад нэгийг сонирхолоход гидсэн нөхөд алдчихжээ гэнэ. Энэ болохоор зэрэг яг битэр нөгөө нисгэд ахта төрөөсөн юм байранд анх байр төрөөсөлж амжирж байхдаа хөлдөөгчгүй байжгаад тэгээд нөгөө хоолоо гадаа нэг давхар тэр чинь вэ нэг давхар гэдэг юм. Подвалт гэсэн. Тэгээд нөгөө махан гадаа үлдээгээд өглөө садарсан чинь нөгөө гидсмэн нөхөд алдчихсан байсан. Тэгээд жишээ нь иймэрхүү дөө ийм жижиг нарийн ийм деталь зүйлээр намайг амирх одоо хандлагаараа найрсан болохоор энэ бүхний сэтгэлд маш их одоо үлдсэн байдаг. Энэ бол миний хувьд амар энээс айгүй их байгаа. Тэгээд энэ зүгээр ингээд ийм жишээ нь гэх юм уу? Эдгээр нь маш их таалагддаг. Тэгээ нөгөө анх үерхэж байхад нөгөө өмнө орчин нисгэд ажилладаг. Тэгээ нөгөө аавын акцентийг те шөнө 2 цагт аавын акцентийг хулгайлаад гэх юм нууцаар авч гараад. Тэгээ үндэх байхгүй. Тий. Тэгээ аваад жоквас гараад ингээд хэсгэрөө явдаг. Тэр мөр бол мангар те. Гэтэ гоё ч одоо бодох гоё ч юм шиг үндэх байхгүй. Тэгээ аавынхаа механик акцентийг хулгайлцсан.
хүргэж өгч болдог. Тэр амар гоё дурсамж байсан. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн болгон миний бодлоор ингээд амар ийм чимхлүүр, ийм сэтгэлд хүрсэн ийм нандин юмнууд айгүйх татдаг юм шиг санагддаг. Тэгээ манайх одоо жишээ нь ингээд намайг би сургуулийн төгсөөд нисгэд ингээд ажилд ороход одоо шөнө ингээд 2 3 цагт гарахад хаалган дээр ингээд алим жимс ингээд уутан тэгээд өдөгцөн байх ч юм уу те. Эсвэл ингээд өглөө шөнс ирээд ажилдаа явж байхад хажууд хоол бэлдэж тавиад ингээд за шүдээ угаагаараа одоо ингээд бүх юм ингээд дараалал бичээд ингээд үлдээсэн байх ч юм уу те. Иймэрхүүд нь айгүйх сэтгэлд ирнэх амар энэ хүн дурлуулах шалтгааныг ер нь би болгосон юм болов гэж боддог. Заавал байж байгаад хилдэггүй. Манай өдөр бол хэлдэг. Нэр мундаг штеп. Жижигхэн юм амар жоох юм дий. Хүүхдийн гутлыг өөрөө би санаачлагаараа өмсгцэн байхад нэр мундаг штеп. Нэр хөөрхөн штеп. Тэгэл болоо. Тэр бол ерөөс өдөр болгоны тэжээл. Тэгэл болоо. Тийм нэг байж байгаад бад амар хилээл. Би тэрэнд нь хөөрж ингэхгүй. Өдөр болгоо ингээл миний юм хөөрөлтийг ингээл над руу шидэл яадаг. Би аваад хүлээж аваад ингээл тонгонд тааруулаад. За ингээд өнөөдөр бидний гэр бүлийн хормонд ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ өдөр маань бидний хамгийн дурсамжтай өдөр, та бүхний бана хамгийн их сайхан жаргалтай бидний баяр хөөргийг хуваалцаж биднэрт ийм сайхан өрөөлөө хайрладаг ийм сайхан баярт мөч юм шүү. Тэгэхээр та бүхэндээ хүрэлцэн ирсэн их баярлалаа. Бидний хормыг хүндэтгээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ туйлын их баярлалаа. Тэгээд маш холоос одоо бидний хормыг зориод ингээд маш хүндэтгээд олон хүмүүс ирж байгаа. Энэ бүх хүмүүстээ мөн одоо гэрчүүдийн тусалж байгаа бүх одоо арын албанд байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаа илэрхийлье. Дээрээс нь одоо ханыхаа аав ээжэд ийм сайхан хүү төрүүлж, ийм сайхан хүмүүжүүлж одоо надад одоо хань олгож өгсөн аав ээжт нь гүнээ талархъя. Баярлалаа. Тэгээд баярлалаа гэж хэлээ. Энэ юу юм бэ? Зүгээр энэ юу ойлгох гэдэг вэ? Харин ч гэсэн хайрхаа аав ээж ийм сайхан охин, цэцэг цэврүү шиг ийм хөөрхөн охин өсгөж хамгийн отхон охиноо надад өгж байгаад баярлалаа. Хайртай шүү гэж хэлье да. За ингээд та бүхэндээ баярлалаа. Ингээд бүгдэнд нь над жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөй. Баярлалаа. Ini